Сайн байцгаана уу? Шинжлэхээр уулзж байна. Өнөөдөр миний ярьж өгөх кино бол 2016 онд гарч байсан Super Bobro гэх Оросын уран зөгнөлт инээдмийн киногаа. За тэгээ лайка дараад бүгдээрээ шууд кино руу орцгоё. Тэгэхээр киноны ихэнд үл мэддэг солирын бороо дэлхийр асар урдтай чиглэн ирж байгаагаар кино маань эхэлдэг. Манай киноны гол дүр болох Олег Света гэх найз бүсгүүдтэйгээ хамт амьдардаг бөгөөд тэрээ үргэлж асуудалд орооцолддог бүтлгүүнийг юм. Нэгэн шөнө Олег хамсаатантайгаа уулзсан уцан онгоцноос төс хулгайлах ажилд орно. Харин түн тусч загасчин завь нь хамгийн ихдээ 600 кг-ыг дааж чадна гэдгийг хэлдэгч. Олег хамсаатантайгаа хуйлдан хайрцтай 1 тонн төрсийг завьд ачаар болов. Тэрээ сүүлийн хэдэн жил Валера гэх дээрэмчинтэй хамтарч хуйлбас 8 их болсон ба тэр хоёр хайрцтай төрсийг хэд руу зархаар шийджээ. Тон тулгүй загасчин даа сэтгүүлсэн хэсгийг асуун завь живж эхэлснийг хэлэхэд Олег сандран төрсөө авч үлдэх гэж оролддог. Шунлаасаа олж юучгүй болсон тэрээр арай гэж ирэг дээр гарч загасчин түүнийг завинд төлж өгөхийг шаардна. Олег өрөндөө өөрхөн машиныг хуучин машинаар сольж маргааш нь тэрээр найз бүсгүйгээс мөнгө зээлхийг гуйхад Света түүнийг өмнөх өрөө төлгөөснөөс зээлөхгүй гэдэг хэлв. Светагийн хувьд банкны зээлийн менежер ажилладаг бөгөөд тэрээ Олегтэй 3 жилийн өмнөөс үерхэж эхэлжээ. Света түүнд нэг арга байгааг хэлэн гэр бүлийнхэн байшин барьцаалж зээл гаргаж өгөх шийднэ. Олег автаа нуулзахгүй гэж эхэндээ дургуйцдагч түүнд өрөө төлөх мөнгө хэрэгтэй байгаа тул найз бүсгүйтэйгээ хамт гэрлүүн явна. Жилийн өмнө тэрээ автаа таагүй харилцаатай болсноос хойш дагж тэдэнтэй нэг ч удаа уулзаагүй юм. Света үргэлж хачиндуу дуулдаг А Борис, яхир ааштай Павлгийн хөвөө, театрт нэгтлэнгаар ажилладаг Эгч Рита, цэрэг явах хүсэлтэй Толик, мөн дунд ангид сурдаг Саша гэх хоёр дүүгийн хамт амьдардаг. Удалгүй Олег тэр хоёрыг гэрт нь очиход тэд дэвтэрсэн усны хоолыг засч байх ба Светагийн Олегийн нэрийг андуурч хэлэн ямар хэрэгээр эндэрснийг асууна. Олег автаа ярилцахаар олж хоолны ширээн дээр тэр мөнгөний асуудал орсон гэж Борисыг дуулахыг хүлээхээр олов. Светагийн ав гэрээсээ гараагүй 5 жил болсон бөгөөд тэр Олегийг ирсэнд дотор дургүй байлаа. Аавын дуулах хооронд Олег Толикийн сургуультай нохоонуудыг харан түүний өмнөх шигэ астм өвчнөөс суулж арим тэнцээгүйг нь мэддэг. Дууны дараа Олег автанд ярилцах гэхэд Борис байшингийн нохоор ирсэн гэж буруугаар ойлгон түүнийг огт сонсдоггүй. Рита уучин байшингаа зарж тусдаа амьдрах 2 жижиг байр авах хэрэгтэй сануулдагч. Тоолыг танд өгөхгүй гэж эгчээгээ дуруу хүрхэн тэр. Тэдний маргалдах үед Олег хэн ч үуч зарахгүй гэж гэр бүлийг тайлбарлан зөвхөн зээл хүссэн өргөдөл авах гэж ирсэн хэлв. Гэсэн ч Борис огт зөвшөөрлөхгүй түнд бухимдсаар тэр Олегийн хийсэн өмнөх хөлбөс үйлдэлийг мартаагүй байлаа. Харин тухайд Пауло өдөр гин цолрунж тэд хамаг урдаараа байшингаас гарan дайралт нүрдсэн гэж боддог. Солирын борог харсан тэд зойрлоо уран өвөг амьд байгааг мэдэж Паулог холцсны дараа Борис солирыг зарж мөнгө олохор шийднэ. Тэд солирыг гаргаж авахар доош ухсаар шөнө осон тул Олег ганцаараа үлдэн бусд нь амархаар явна. Олег шөнжиг газруухан солирын нүхнээс гарах үед Пауло түүнийг дуудан өөрх нь хуцаа усныг хэлв. Паул эцсийн үгийг гэр бүлэнд дамжуулж өгөхөөсөж тэднийг хариугаа өртөх болно гэж амьсгал ураадаг. Олег сандран Светад энэ тухай хэлэх гээд Света түүнийг тоосон шинжгүй нойрондоо дилдэнэ. Солироос сууж Олег хэсэг зүрмглэн Тоолыг түүний сэрэхэд Света гинт алга болсон байлаа. Тэр хоёр доош бун солир шингэн зул болсныг анзаарч Саша тэдэнд төмөр мушигч харуулна. Сашагаас гадна Рита агарт нисэж тэднийг алмаар уулж Светагийн тал бие алга болсон байдалтай шатаар бууж ирдэг. Өвөг амьд байгааг харсан Олег айсандаа Ритаг алдаж тэр агарт төвсөөр газар дуунах ба байшин дотор Пауло яг юу болоод байгааг мэдхийг хүсэж байв. Тэд солироос сууж сүб рүүчтэй болсноо ойлгон Света цагдаа дуутахаар явах үед өвөө амьсгал хурааж тэдний сүб рүүч алгуулна. Тэд зөвхөн хамт байх үедээ сүб рүүчтэй болж байгааг анзаарч удалгүй эмч гэр бүлийн биеийн байдлыг шалгахад Олег түнд яг юу усныг тайлбарладаг. Рита эмчэд нисчвэ харуулах гээд аав нь гэртээ үлдсэн тул сүб рүүч нь буцаж алгуулсан байлаа. Тэдний сүб рүүч нь зөвхөн хамт байх үед нийл болдог бөгөөд эмч тэднийг тоглож байна гэж бодон битмийн уухыг зөвлөнө. Тухайн оройн тэд сүб рүүчээ юунд ашиглах талаар ярилцсан. Рита зэрэгт орохыг хүсэж байна гэж Толиктой маргалдаж эхлэв. Харин Пауло хүмүүс тэдэн дээр туршилт хийнэ гэж бодож байгаа тул сүб рүүчээ ашиглахгүй байхыг анхааруулна. Олег тэдний чадвараар мөнгө олох боломж байгаа хэлэхэд Толик амтны хэл ойлгодог гэдгээ олж мэддэг. Тухайд Олег нэгэн санаа төрж Светагаас банкнд хэрэг хэмжээний мөнгө хадгалах боломжтойг асуун дотроо төлөвлөгөө бодно. Маргааш өглөө нь Пауло өөрийгөө дүүжлэх боловч тэр өвчгүй болсон учраас огт нөлөөлөхгүй байв.
Энэ үеэр Борис 0-д хоёрт шилждэг супер хүчээ олж нээн чадвараа ашиглахаар тэдний нуурлуу дагуулж явна. Нуурын дэргэд тэд өөрсдийн хүчээ удирдах гэж оролдон олиг тэдэнд банк дээрэмдэх төлөвөө танилцуулдаг. Тэрээ хулгайсан мөнгөө яг тэнцүү уна гэдгийг амлаж зөвхөн найз бүсгүйн чадрыг ашиглан банк дээрэмдэхэр шийджээ. Олиг тэдний юу ч хэлгүй банкны гадаа машин сууж байхыг гуйхад Борисоос бусд хүмүүс түүний саналыг зөвшөөрөв. Тэр авд нуурлан гэрлүүг явахаар шийдэх үед Света дүүдээ өг зойрон нуухыг сануулах ба тэр хоёр харих замдаа өмнөх дээрэмчдэд баригддаг. Валера түүнийг машинд оруулан төрсний мөнгөнд хаана байг асууж хэрвээ 7 өдрийн дотор өгөхгүй бол оронд нийт эрхтнийг аавна гэж анхааруулна. Дээрэмчдийг авсны дараа Света найз залууга мөнгөний асуудалд орохоос гадна амь насны аюул учирсныг ойлгож эцэст нь түүнд туслахаар шийднэ. Хэд өдрийн дараа тэр гурав авах шинэ байшингаа сонирхон Олег Света хоёрт таалагддагч аав нь хуучин байшинтай амьдрахыг илүүд үздэг. Харин Света нурхаж байгаа байшинтай ахиж очихгүй гэж тэр аавхаа шийдвэрт дургизч байлаа. Охиноо өлж байгааг харсан Борис эцэст нь банк дээрэмдэх гуйлтын зөвшөөрч оройн тэр гурав тэдэнд төлөвөө тайлбарлана. Гэр бүлийнхэн шинэ байшинтай болох баяраа тэмдэглэх хооронд Света үл үзэгдэгч болж олиогоор тоглох бөгөөд маргааш өглөө нь Паул, Рита, Саша гурав өөрсдөө хүслээ хэлдэг. Пауло банк дээрэмсний дараа өөрийн чандарч өгөхийг Рита өмнөөс өмнө хүмүүс нисчгүй харуулахыг хүсэхэд тоолыг нохоо хань гэдгээ хэлснээр олиогийн бухимдлыг төрүүлнэ. Гэхдээ олиг тэднгүүгээр банк дээрэмдэж чадахгүй тул хэлснийг нүгд үгээс сонсон хүслийг биелүүлэх хугацаа олохоор олов. Удалгүй Рита дарагтай арт нисдэг супер хүчээ харуулж оройн олиг хуруунаас ус гаргадаг чадвартай гэдгээ олж мэддэг. Светагийн хэлснээр тэр зэсгнүүдээ услах ба Саша тэр хоёртой хамт хот руу явна. Банкны гадаа Олег Светаг бүх тохиолдлыг унтраан мөнгийг хулгайлах төлөвөө тайлбарлан хэлсэн үгийг ойлгосныг асуухад Саша хэрвээ их чинь цагдаад баригдвал хэн Олегийг харж хандахыг мэдхийг хүсэж байв. Удалгүй тэр гурав гэртээ очин тоолхыг цэрэг тэнцнийг мэдэж тэрэ маргааш өглөө явахаар өсөө усуулжээ. Банк дээрэмтгэд тоолх хэрэгтэй тул Олег тэднийг андуурсныг хэлэн тэнцээг үгсэн тамд аруулж түүнийг авч үлдэж чаддаг. Тоолыг цэрэгж явах болсондоо уурлсаар Олег дээрмийн дараа таньдаг хүнээрээ яриулж цэрэгж явуулж өгөх амлана. Тоолыг түүнийг өөртөө тусч яваад баярлан хамт банк руу явахаар олж дараа нь тэд буйны газарт очин Паулог чадралахаар ажилтнаа тохиролцов. Өдөр нь Олег Сашагийн хүслийг биелүүлэхээр хоол захиалах гэхэд өмнөх дээрэмчид хурж ирэн мөнгөнд бэлэн болсныг асуухан тэр. Түүнийг асуудалд орсныг мэдсэн Саша супер хүчээрээ дээрэмчдийг болгож тавин гэр бүлтэйгээ хамт тухайн газар зугтдаг. Тухайн оройн тоолог нохоонуудтайгаа ярин хөгжмөө тоглож үзүүлж маргааш өглөө нь тэд банк дээрэмдэх төлөвлөгөөнд орно. Света үл үзэгдэгч болж бүх хувцас тайлан Олегтэй хамт явах бөгөөд Света банкны ажилтныг даган мөнгө хадгалдаг өрөөлөө нэвтрэнэ. Олег тэр хоёрыг мэдээлэл цуглуулах хооронд Борис нарнаас сулдан сүудэр гараад боловч тэд банкны ажилчдын зогсоолд машинаа байрлуулжээ. Хамгаалалтын ажилтан тэднийг холдохын анхааруулхад Борис машинаа урагшлуулвал Светагийн супер хүч алгуулахыг мэдж байгаа тул түүний шаардлагыг огт хүлээж авдаггүй. Тон удалгүй хамгаалалтын ажилтан машиныг мөргөж холдуулах үед Света үл үзэгдэгч байхаа болж Олег утсаар юу болсныг сонсон тэднийг барилгатай ойртуулдаг. Света ихэж супер хүчээ ашиглахад банкны ажилтан ядарсандаа хийцүүл харсан гэж бодох бөгөөд гэр бүлийг явах гэхэд цагдаа нар тэднийг шалгахаар олов. Борис айсандаа самсгүйр хамгаалалтын ажилтны машин руу чийж тэрэ Света руу залган бүтлгүйцнээ илнэ. Төлөвлөгөө амжилтгүй болсны дараа Борис таксигаар гэртээ өргүүлэн түүний гэрт Олег тэднийг маргалдахгүй супер хүчээ ахиж буруугаар ашиглахгүй байхыг анхааруулдаг. Удалгүй Олег Рита тавьшруулан хүслийнхэн дав бүжиглүүлэхээр тайз руу гарах гэхэд Рита сандарсандаа агарт нисэж театраас гарна. Олег түүний араас явах үедээ Валеритэд таарч тэрэ тайзны ард дээрэмчдэд зодуулах ба оройн Олег Светагийн гэр бүл гомдон тэдэн шиг бүтлгүй хүмүүстэй цааш тамтаж чадахгүй гэдгэлв. Олег тэдний тусламжгүйгээр мөнгө олж чадна гэж гэлгүй явхад Борис аавхаа таягийг зээлж гэр бүлтэйгээ хамт банк дээрэмдгээр шийддэг. Инхүү тэд Олегийн машиндаа суулган төлгөөндөө орж Пауло хэдэн аригчдыг сатааруулах хооронд Саша юу жоо мэддэхгүй тулд ачааны машинаар гудамжийг хаана. Рита цонхыг гинжлэн Саша цонхыг эвдэлсний дараа Борис дотор шилжиж Света тохиолыг унтраана. Цагдаа нарын ирэхээс өмнө Саша Сепиг цонхоор шидэн тэд мөнгийг машиндаа хийх үеэр тоолыг цаг очихоор нохонуудыг ашигладаг. Цагдаа нарын сатаар хооронд тэд машинтайгаа зугтан мөнгөтэй болсон тэд баяраа тэмдэглэхэд Пауло ганцаараа нүлдэхийг хүсэн тэрэ 50 амьсгал хурааж чадхаар олжээ. Гэр бүлийнхэн өвдөгөө салах ёс хийж машинтайгаа явах боловч Рита өвөөгөө ийм байдалд үлдээхийг хүсэхгүй байв. Пауло үүнийг хүссэн гэж тэдэнд дургуйдсан Борис гэр бүлэрээ хамт байх ёстой хэлэх үед Олег цагдаа нар тэднийг хайж байгаа гэж тэрэ Светатай хамт Таиланд руу явах шийджээ.
Тоолог Москвад харин Рита Саша хоёр өөр газарт амьдрна гэдгийг хэлснээр Борис тэдний гэр бүлээрээ хамт байхыг ятгахтагч тэд өөрсдийн сонголтоо хийсэн байлаа. Пауло цагдаа дуудан тэднийг хөөж явуулахад Света өөдөө санаа зовсон байдалтай мөнгө авахыг хүсэлгүй буцааж өгөх хэрэгтэй гэлөв. Хариу Олег үн дургуйсан тэр хоёр маргалдаж тэд Олегийг машинаас буухыг шаардах бөгөөд хэсэг хугацааны дараа Олег дээрэмчтэй өрийг барагдуулж үлдсэн мөнгөө биендээс гойчтно. Трэн нислэгээ үлээх үедээ зургатаар Светагийн гэр бүлийг цагдаад баригдсныг мэдээж удалгүй Олег Таиланд руу хонгоцсон суудагч тэдэнд туслахаар буцаж шот руу явдаг. Олег буйны ажилтнаас цагдаа нар өвөг энд авчирсныг асуухад ажилтан түүнээс их мөнгө нэхин тэр Олег бухимддагч түүнд ор сонголт байхгүй тул цүнхтэй бүх мөнгөө өвөр солилцсон шүүх тахимлуу орно. Тэд сүп рүү ажиллан цагдаа нарыг болгож өгөх ба гэр бүлийг зогдох гэхэд зэвсэгтэй цагдаа нар тэднийг бүсэлсэн байлаа. Рита тэднийг сатааруул хооронд Олег гэр бүлтэй хамт машин сууж өгөх боловч цагдаа нар тэдний араа сууж эхэлнэ. Борис шилжих чадвараараа цагдаагийн мөргүүлж Саша сүп рүү ажиллан нэг машин онголдуулдаг. Тэд зогдох үедээ Савта Жимс мөргөн цонхоо заварлах үед Олег хуруунаас суусгаран бохирдлыг цэвэрлэнэ. Саша шонгоос зураг машин эргүүлж цагдаа нар мөрөлдүүлэн тэд зугцаар Рита эцэст нь машиныг нисгэн тэднээс мултарч чадна. Киноны төгсгөлд Олег Валеритай тохиролцсон гэр бүлтэй хамт контейнерт орох бөгөөд эцэст нь тэд усан онгоцонд ачигтан Таиланд руу явж байгаагаар кино маань дуусж байна. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк сабаа дараад бүгдээрээ дараагийн киногоор уулзцгаая. Түр баяртай.